За өнөөдөр та бүхэндээ дахианы сангас асгалж компост хийх талаар бэлтгэл хүргэж байна. За энэ байрыг бол би нодлон намар барьсан. За энэ хэрхэн барьсан тухайга фэйсбүүкт бас бичлэг оруулсан байгаа. За эхлээд бүгдээрээ юу гэсэн дахиануудаа харуулъя. За энэ дахиа өдрийн цагт нарлаж хоол тэжээлээ иддэг торно. За тэр модон шатаар намжаад тэгээд энэ байрандаа орж хондгоо. За ингээд дахианыхаа байрны онцлогийн талаар та бүхэндээ ярих гэж бодож байна. Тэгэхээр энэ аливаа амьтныг тэжээхдээ бол ер нь тэр амьтныхаа ялгатаас баасыг нь хэрхэн ашиглах талаар шийдлийг олж олсныхаа дараа тэжээх хэрэгтэй болоо гэж боддог. За одоо би та бүхэнд энэ дахианыхаа байрны хаалгыг онгойлгож үзүүллээ. За одоо ингээд энд хадгалагдсан, хуримтлагдсан сангасыг нь авч тэгээд компост хийнэ. Ой. За тэгээд энэ хоёр модон дээр гарч хондог. За энэ сангасны доор бол ийм би баг зэрэг сүрэл дэвшиж өгсөн. За сүрлэн дээр баалгаад тэгээд энэ байраа цэвэрлээд өөр газар тавьж компост хийнэ гэсэн үг ээ. За ямар ч байсан сангасаа цэвэрлэх ажлаа эхлүүлье. За дахианыхаа байрыг цэвэрлээд нэг иймэрхүү байдалтай боллоо. Тэгэхээр дахианы сангасыг цэвэрлэхгүй бол сангаснаас эсэлдэлт явагдснаас төрөлрийн хортхий ялгарч тэгээд дахиа амсгалын замын өвчин тусах ийм эрсдэлт учирдаг юм. Тэр нөгөө том дахианы аж ахуйнууд маш том синс ажиллуулж тэгээд нөгөө сангаснаас ялгарч байгаа хорт аюултай хийг нь газарчлуулдаг ийм арга хэрэгэлдэг. За энд бол энгийн ойрхон ингээд сангасын цэвэрлээд авах болно. За ингээд компост хийх хэсэгтээ бүгдээрээ очие. За энэ би нэг хуучин хэрэглэхгүй болсон колцыг ашиглаад за энэ дотор саяны дахианы байрнаас зөөсөн сүрэлтэй сангасаа энд бол асгасан. За одоо энийг услаад тэгээд халах хэсгийг нь үзэн. За хэмжээний хувьд бол арай бага байгаа учраас ер нь бол ингээд хуримтлагдсан даруйд нь сүрэлтэй сангасаа ингээд овоолох хийгээд явна гэсэн үг. За саяны зөөсөн сүрэлтэй сангасаа услах ажлыг хийж байна. За нэлээд сайн усалж өгөөд тэгээд энд температур хэмжиж байгаа. За энэ температур хэмжиж доогоод тэгээд халах хэсгийг нь бол харнаа. За ер нь бол би хашаанда тавьдаг ер нь зорилго бол ямар нэгэн хог хаягдаад энэ хашаанаас гаргахгүй гэсэн ийм зорилготой ажилладаг. За зеро бэст буюу ямар нэгэн хог хаягдал гаргадгүй гэсэн ийм хашаа бас зарим ажилладаг юм аа. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа баярлалаа.